Насан туршийн сурвалжлагын төвийн 2025 оны эхний хагас жилийн тайлан хэлэлцүүлэг болж өндөрлөө. 2025 оны эхний хагас жилдээ насан туршийн сурвалжлагын төвийн багш нэргөө Бинеби нийт 4 чиглэлээр 85 удаагийн сургалтыг зохион байгуулж 4806 иргэнийг хамруулан ажилласан амжилттайгаар өндөрлөж байна. 2025 оны эхний хагас жилийн онцлог ажлаараа Дэлхийн мөнгөний 7 хоног 2025 аяныг онцолж байгаа бөгөөд уг аянаар сургалт мэдээлэл, 19 сумдын сургалт, өдөрлөг, уралдаан тэмцээн, видео контент, захин постэр, хамтын ажиллагаа гэсэн 7 үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. Хамтын ажиллагааны хүрээнд Аранхан аймаг дахь Монгол банкны салбар, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банкны салбар тооцооны төвөдтэй хамтран ажиллаж, иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэвшлүүлэх санхүүгийн сургалтуудыг орж ажиллалаа. Дэлхийн мөнгөний 7 хоног 2025 аяны хүрээнд хамтран ажилласан байгууллагуудаа баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.